Сэмэцгэнэ за хэрхэн сайн судлаач болох вэ? Хэрхэн сайн эрдэмтэн болох вэ гэдэг талын юмыг хуваалцъя. За тэгэхээр энэ дээр болохоор эхний нэгд нь болохоор ерөнхийдөө судалгаан руугаа шууд орох хэрэгтэй байх ёстой гэж байгаа. За тэгээд тухайн өгөл ч юм уу, пепер ч юм уу, эсвэл ямар нэгэн грант байх юм бол тэрийг хурдан түргэн хийгээд гүйцэтгэдэг. За ер нь бол хийдэг нэгэн бити ярьдаг нэгэн бити байгаа ч гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ бол хамгийн их чухал, хамгийн анхны суурь нөхцөл бол байж байгаа. За тэгэхээр үнэхээр судалгаа ч юм уу шинжилгээ хийх юм бол тухайн хийж байгаа өгүүллийнхаа ард гардаг. Тухайн хийж байгаа судалгаа шинжилгээний ард гараад тэргээ бүтээгдэхүүн болгодог, өгүүл болгодог. Ямар нэгэн грант авах шаардлагатай, ямар нэгэн төсөл эдэр авах шаардлагатай бол тэрнийхээ төслийнхаа пропозалыг бол төслөө бичдэг юм байх хэрэгтэй гэж байгаа. За хоёр нь болохоор ямар нэгэн боломжууд байхад үе таалгыг чинь ингээд тогшоод ороод ирэхэд бол үе таалгаа бол нээж өгдөг байх хэрэгтэй. За гуравт нь болохоор ийм багтай энэ хамтардаг ийм багтай болох хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр энд нь болохоор тодорхой хэмжээний тухайн багийн болохоор аль болохоор өөрөөсөө чадвар тусвал дорой биш, аль болохоор өөрөөсөө чадвар сайтай тийм хүмүүстэй хамтарсан юм баг, нэг усны багийн гишүүн болох айгүй юм чухал. Ингэснээр болохоор та өсч хөгжиж дэвжих юм боломжтой болно. За тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө явж юу байдг вэ гэхээр энэ өөрийн чинь энэ сэтгэн бодох чадвар, за дүрслэх чадвар, за тэгээд энэ бүх авьяас чадварууд, за тэгээд энэ хамтарч байгаа баг хамтрагч нар чинь л ерөөсөө өөрийн чинь бүхий л хөрөнгө гэж болно. За тавд нь болохоор ерөнхийдөө ямар нэгэн юм пати үдшилэг баяр наадам болоход хин нэгэн гар хоосон үргэлж орж ирээд байх тийм зохистой зүйл байдгүй. Ямар нэгэн юмтай ирэх хэвээр дандаа гартаа юмтай байх хэвээр. Үүнтэй адилхан энэ зарчим бол үйлчлдэг. Тухайн баг дотор чи тодорхой хэмжээний үүрэг оройлыг үүсдэг хэвээр. Үргэлж хоосон яваад иж болохгүй. Тийм зүйлийг бас гүйцэтгэж явах хэвээр. За 6-ад нь болохоор их ухаалаг байх хэвээр. Тэгэхээр энэ дээр болохоор аюу хэцүү, энийг хүмүүс хэрхэн яаж гэдэг юм. Үнэхээр мундаг тийм супервайзерууд, лидерүүд ерөнхийдөө энэ талын юмыг илүү найр өвчилж оновчилж чаддаг. Аль болохоор хурдан түргэн тэгээ үр ашигтай, идэвхтэй, аль болохоор эртхэн байдлаар тухайн хийх гэж байгаа судалгаагаа хурдан түргэн хийгээд үр дүнгийг гаргаад үр дүнтэй, идэвхтэй. За тэгээд байдлаар ингэж хийх явах ёстой. За мэдээж өмнө хэлснээр болохоор яагаад гэдэг асуулт бол байх хэвээр. Яагаад болохгүй гэж яагаад энийг ингэж илүү сайжруулж болохгүй гэж асуух ёстой. За 8-д нь болохоор ямар нэгэн ихэнх судалгааны үр дүнгууд маань явуулаа гэхэд шууд эхний ганц удаагийн өгүүллийн шийдэл дээр ч юм уу өгүүлэл ингэж сабмит хийхэд хүлээн зөвшөөрөгддөггүй. Тодорхой хэмжээгээр байнга ер нь бол засвартай ч юм уу ирж идэг. За эсвэл баг тэр засвартай иргэд бол баярлах бараг тэндээ бол ооштой бас засвартай ирж байна гэж бас байх тийм тохиолдол байдаг. Ер нь бол нэлийн их reject буюу хүлээн зөвшөөрөхгүй татгалзах юм зүйлүүд ихээр орж ирдэг. Тэгэхээр тухайн энэ тийм очиж жишээл өөрийнхөө судалгааныхаа үр дүн тайлгнахад ч гэсэн тэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүмжлүүд ихээр байдаг. Тэр болгонд бол талархалтай хүлээж авч явах хэрэгтэй. Тэр энэ шүүмжүүдийг бол ингэ твэрч авдаг тийм чадамжтай болох тэгээ шүүмжний тийм гомдолтгүй байх юм шаардлагатай байж байгаа. За яг хөө тэгээд тухайн шүүмжийг бол аваад тодорхой хэмжээгээр тусгаад өөрчлөөд засварлах ийм хандлагатай ийм
одоо юутай байх хэрэгтэй, майндсеттэй байх хэрэгтэй. За тэгээд эсдэг зүйл нь болохоор ерөнхийдөө бол энэ процесс хийгдэж байгаа, явагдаж байгаа процесстой илүү баяртай, баясгалантай байх хэрэгтэй. Ерөнхийдөө одоо очих аялал гарлаа гэдэг аяллынхаа дагуу аяллынхаа туршид бид нар баярлахаас очих эцсийнхаа зогсоол дээр очивол баярлал тий. Аяллынхаа турш унжигаа яваад байх байна гэж байдаггүй. Аялал гэдэг бол аяллын турш баярлж явдаг. Тэгэхээр яг л ийм маягаар аяллынхаа туршид буюу энэ явж байгаа бүхэл процессын турш тий баяр баясгалантай тий энэ бүхнээс бол бүх зүйлээ олж харах тий амтлах тий ийм байдалтай бас байх хэрэгтэй. За 10-т нь болохоор хүн болгонд байлахаар сайн байх хэрэгтэй тий битгий тийм одоо хэцүү ч юм уу тий харьцахад хэцүү эсвэл одоо яадаг чинь тэр хүндээ анги болгодог ч юм болгоно гэдэг юм одоо юу гэдгийг ганцаарсан тоглолтууд бол хийх гэснээс аль болохоор ингээд нийтч байвал хэцүүгээр байж байгаа. За тэгээд өнжинс гадна нэмэлтээр болохоор юунууд хэлж өгөх вэ гэхээр ерөнхийдөө статистикийг бол сайн сурах хэрэгтэй. За тэгээд статистикийг эзэмшээд мөн статистикийн хувьд болохоор мастер өөрийнхөө яг судалгааныхаа чиглэлийнхаа хувьд болохоор мастер болохын хажуугаар бичгийн хайлыг бол сайжруулах хэрэгтэй. За тодорхой хэмжээний мэдээж зэрэгтэй болох хэрэгтэй. PhD тий магистрийн зэрэг PhD-ийн зэрэгтэй болох хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө ерөнхий одоо зүүн совин гэж байдаг тий зүүн совиндоо бас тий түүндээ бол бас хүлээж сонсож явах хэрэгтэй. Зүүн совингоо сонсож явах хэрэгтэй. Ялангуяа тухайн багт ч юм уу тухайн үйлчлэгт авчрах хэвээр зүйл юу вэ гэдгийг та мэдж байгаа бол түүнийг бол авч ирж явах хэрэгтэй. За тэгээ аль болохоор юм топ тий судалгааны группүүд руу бол чиглээ тэд нартай бол хамтрахыг бол зорих хэрэгтэй. За тэгээ шинжилгээ ухаан гэдэг бол ерөнхийдөө нийгмийн нэг хэлбэр гэж нийгэмлэг зүйл нийгмийн ганц одоо судлаач хүн тий лаборатори дотор ороод олон нийтээс тусгаарлагдсан байна гэж хэлэхгүй харин ч олон нийт рүү хандсан юм үйл ажиллагаа бол хийж байгаа. За тэгээд яхаар айлхаар коллег хайгаад тий сайн коллег хайгаад за тэгээд бусдад бол хамтрах тий ийм байдал руу бол байх ёстой гэж байгаа. За тэгээд альва зүйл дээр болохоор ганц төлөвлөгөө байж болохгүй альба төлөвлөгөөч бүтлгүүлээ гэхэд бид та төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий иймэрхүү дандаа бэкап плантай байх хэрэгтэй. Тэгээ бас нэг юм болохоор их деталь юм руу юмыг маш их ажигладаг олж хардаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэргүүл бүдүүн томорол хэрэгтэй явна. Ялангуяа судалгаа шинжилгээ гэдэг юм бол маш их деталь юм руу гарч деталь юмны юмас их юмыг олж харж илрүүлж явах нь бол илүү байдаг бол харагддаг. За тэгээд өөрийнхөө хийсэн ажлынхаа үр дүнг аль болохоор ухаалаг байдлаар тий бусдад тархах түгээх тий за тэгээд хариу одоо эрдэмшилгээний хурал цуглаанд оролцох гэх мэт иймэрхүү маягаар бас өгч болно. Гэхдээ болохоор энэ бол хаана хизээ хаана юугаа ямархуу байдлаар илэрхийлэх вэ? Ямар байдлаар судалгааныхаа үр дүнгээ хэдий хэмжээнд бол задлах вэ гэдэг юм бас бодож явах хэрэгтэй байгаа. За айлхаар тэгээд сайн сэтгүүлд хэвлүүлэхийг зорих хэрэгтэй. Тэгснээрээ таны судалгааны өгүүлэл айлхаар хүмүүсийн судалгаанд ишлэгдэх ийм боломж өндөр байдаг. За бас нэг юм нь болохоор одоо хичээл ном заах тийм айлхоор тийм заадаг тийм туршлага олж авахыг бас бодох хэрэгтэй.
хичээл ном заах гэдэг бол тодорхой хэмжээгээр бас судалгаа шинжилгээ хийх юм чадрыг бол ахиулж яадаг, сайжруулж яадаг нэг хэсэг байж байгаа. За тэгээд нэг доороо байгаад байхгүй айлхоор хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Нэг газраас нөгөө тишээ шилжсэн, за тухайн газраас тодорхой хэмжээний туршлага эдгээр хөрөнгөлүүлэхин хажуугаар тухайн газар бол өөрийнхөө хэмжээний одоо хандив тий contribution эднэрээ үлдээгээд хамтын ажиллагаагаа сайхан бэхжүүлээд тэгээд дараагийнхаа өөр одоо групп руу шилжих маягаар ингээд одоо энэ судалгаа шинжилгээний карьерийн шатаар өгсөх ийм шаардлагатай. Тэгээд адилхоор болж өгвөл яг энэ та судалгаа шинжилгээд эрдэмтэн тий судалж болёо гэж байгаа бол нэг юм тодорхой хэмжээний судалтай болж авах хэрэгтэй. Тэр нь болохоор энэ эрдэмшилгээний байгууллагууд ч юм уу эрдэмшилгээний ажилтны эсвэл ихтэй сургуульд профессор гэдэг ч юм уу тий иймэрхүү оронтоонуудын ажил эдгэртээ орж иж та болохоор цаашаа бол судалгаа шинжилгээнийхээ ажлыг бол өргөжлүүлэх юм боломжтой болно. Тэгэхээр иймэрхүү хараатайгаар тий ингэж урагшаа явах юм бол та одоо сайн судлаач, сайн эрдэмтэн болох юм нөхцлөөтэй болно гэсэн үг гэж ингэж тайлгандаг байна. За тэгээд өмнөх подкастн дээр одоо судлаачд байх топ 3 шинжиг энэ талаар бол хуваалцсан байж байгаа. Та хэрвээ тэр талаар үзээгүй бол орж үзээрэй. За тэгээд таалагдсан бол таалагдсан бол лайк дараарай. За мөн тэгээд цаашид энэ чиглэлийн мэдээлэл авах сонирхолтой бол та бүртгүүлээрэй. За тэгээд манай сувагт болохоор ерөнхийдөө иймэрхүү судалгаа шинжилгээтэй холбоотой зүйл. За тэгээд мэргэжлийн ганц нэг одоо судалгаа шинжилгээ хийхэд ялангуяа олон жилийн мэдээ материалтай ажилтдаг бол, уур амьсгалын мэдээ материалтай ажилтдаг бол тиймэрхүү чиглэлийн зүйл. За дээрээс нь судалгаа шинжилгээ хийнэ гэдэг болохоор дан ганц тархины асуудал биш. Зөвхөн тархины асуудал биш. Өөрийн эмоцийн асуудал, тэсвэр төвчээрийн асуудал, төвлөрлийн асуудал, за тэгээд цаг заваа зохицуулах асуудал гэх мэт их олон зүйлүүдийг бас хамардаг учраас тэр дэлхийн зүйлсүүдийг бас оруулдаг байж байгаа. За тэгээд ер нь бол энэ чиглэлээр цаашид мэдээ мэдээллүүдийг авъя гэж бодож байгаа бол та бүртгүүлээрэй, бидэнтэй нэгдээрэй. За тэгээд баярлалаа. Баяртай.